Сэтгүүлч Бадамдоржийн ган чимэг ном хотгож хэлбэржүүлэх хөтөлбөрт автсан түмэн. Өнөөдөр би сошиалынхноор бас л балбуулах сэдвийг сонгож авлаа. Найр наадмын улирал ирж байгаач цаг юм. Намайг ч хайр найргүй балбах визээ. Гэвч бодогдоод явдаг энэ сэдвийг хэн нэг нь бичгэл ёстой гэж би бээр мунхаглан бодно. Та нарт манай монголчууд аажмаар яг л өмнөд монголчууд шиг болж байгаа юм шиг санагддаг уу? Энэ өнцгөөс ер нь анзаарч харж байсан уу? Юу блэ гэд нэг бодоод үзтээ. Саяхан би сонины редакцид хамт ажиллаж байсан нэг сэтгүүлчтэйгээ энэ сэдвээр хөөрөлдсөн юм. Бидний яриа ингэж эхлэв. Саяхан би төрийн томчуудын будаалганд очлоо. Хүлийн авалтыг хэлж байгаа юм. Яриа хөөрөөч гэхэд хэцүү. Ер нь бүхэлдээ найр наадам болдог болж дээ. Улсын дуужийн чуулгын 2-3 дуучин зоолттой байгаа үстэй. Яг тийм. Хоолны дундуур урлагийн тоглолт үзүүллээ. Тэд нь яг л Өмнөд Монголын ажлын хажуугын уран сайханчдын тоглолт гэдэг шиг тоглолт үзүүлэх юм. Нэрээ ийм арга хэмжээнд залгаддаг урлагийн хэсгээ өөр монголчууд ажлын хажуугын уран сайханч гэд байдаг юм билээ. Хайл үр мөрөн гэдэл дуулдаад эхэллээ. Архич барьж байх шиг. Хайл үр мөрөнч Монголын эртний дуул да. Өөр монголчууд л олон жил дуулсаар нутагшуулаад явчихсан болохоос. Тэмээ байж л да. Араас нь Ванли гэдэл яг өмнөдийн хэв маягаар дуулдаад явчих юм. Зуугийн сүмдээ мөргөнөө гэдэл. Жороолж л явна уу Ванли хөө гэдэл. Мэдээж Монгол туурхтны дуу хуур болчихсон урлаг гэж бүтнээр нь харах ёстой гэдгийг би мэдж байна. Гэхдээ тэр дуулалт, ховцслалт, зүүсгэл гоёл яг өөр Монгол. Гайхаад нэг том улс төрчөөс нь энэ хүмүүс өмнөдийн хүү гэд асуулаа. Үгүй ээ л гэж байна. Тэгээд бодож байсан чинь бид бүх юмараа яг өмнөд Монгол болон хувирчээ. Нөхрийн юу хэлээд байгааг би бол сайн мэдэрч байна. Гэхдээ энэ сэдвээр ярихаас айдаг болтол бид угаалгаж байгаа болохоор хэцүү. Нэг талаас бид овоо тахихаас эхлээд бэсрэг хийгээд бүхий л төрлийн найр наадамд живээд удаж байгаа нь үнэн. Улсын хурлын хаврын чуулган хэрэлдэж хаагаад л шууд Монгол даяар албан ёсны их найрын цагийг эхлүүлдэг. Бүр бодлогоор шүү. Жаахан хатуухан сонсогдох байх. Үнэндээ Монгол хятад мэддэхгүй холион бантан болсон загвартай, хормой хот нь орооцолдсон, дээл салбагнуулсан, хуур барьж гонгнуулсан ийм хүмүүс үйлдвэрлээд тэднийг өв тээгч гэж мандуулсан ийм л үндэстэн болгож хувиргаад байна. Сүүлдээ нөгөөдөл нь дүрдээ ороод гадаадын улс оронд очоод хүмүүс хооллож байхад ресторанд нь гэнт галзуу юм шиг чангаар орилж дуулдаг. Метронд эсвэл гудамжинд нь галзуу юм шиг навсганж бийлгээ хийдэг солиотнууд болцгоочлоо. Гол нь яг урлаг биш. Даган дуурайсан хуулбар үзүүлдэг солиотууд нь ихссэн бөгөөд нийт Монголын нэрийг гаргаад галзуураад явдаг болсон ичж өхмээр. Бид чинь барууны соёлтой шинжлэх ухааны шин сонь нээлт дэвшилтэд юм болгоныг сонирхдаг. Европын зүүн захад оршдог өөрмөц соёлтой их өөр улс гэж хэлэгддэг хүмүүс байлаа шүү дээ. Боловсрал соёлыг дээдэлдэг, эрдэм мэдлэг шүтдэг, хөгжил цэцгэлт рүү тэмүүлж мөрөөддөг ийм үндэстэн байлаа. Улс дотрооч одоогийнх шиг олноороо хошууран хэлбэр хөөж худлаа бүх морь дагаж хуйлардаг байгаагүй. Харьцангуй цөөнх нь энэ юмаа авч явдаг байсан. Тэр нь ч илүү үн цэнтэй нандин байсан байх.
Тэдний асуудалд одоогийнх шиг нийгмээрээ хөөсөрч автдаггүй байв. Гэвч энэ бүхэн 360 градус эргэж нийгэм маань хөлөөрөө толгой хийж гэмээр утгагүй, агуулгагүй цэнгэлд хөөсөрсөн хүн сүрэг болж дуусгана. Хөгжил дэвшил, шилдэг технологи, үйлдвэрлэл, том төсөл ярьсан хүмүүсээ адлан шахдаг. Улсаараа үгүйсгэн доромжилдог болох тийшээ хазаагаад явчихлаа. Улсаа хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэх хүсэл зорилго, уул уурхайгаа дараагийн шин шатанд гаргах тухай сэдэв, зах зээлд өндөр үн хүрч байгаа түүхий эд, газрын ховор элементүүдийн талаар ярьсан болгон улсын дайсан болж хувирах угаалтанд орчхоод явж байна. Ерөнхийдөө морь уралдуулах, бүх барилдуулж, ном сум харваж, бие биелгээ хийхээс бусд нь бараг хориотой болох тийшээгээ даялж явааг анзаарч байгаа хүн ер нь байна уу? Гайгуул хийх гээд нэг голд очихтол бүгд орилдоод хаагаад зогсчихдаг болсон. Нэг үйлдвэр барьчихвал, нэг орон нутгийн хороолол босгочихвал баян тарган олигарх хулгайчаар нь дуудаад буулгаад хайдаг болсон гэхэд хэлсдэхгүй. Энэ бүх үйлдэлийг гадна дотроос нь өөгшүүлэн дэмждэг зохион байгуулалттай ажиллагаа илт явдаг болчихсон л эмгэнэл юм. Харсаар байтал монголчууд яг өмнөд Монгол шиг болон аажмаар өөрчлөгдөж байхыг хараад өөрийн эрэхгүй гуниг төрөх болоод удав. Энэ бол хэтрүүлэг огт биш бөгөөд дүн шинжилгээ хийгээд үзвэл үнэхээр нийгмийн маань нэг хэсэг шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэржилтээс илүүтэй зөвхөн ахуйн уламжлал, баяр наадмыг хэд тойшруулан шүтэх үзэгдэлд бүрмөсөн улс нь ажиглагдж байгаа нь нууц биш юм. Манай нийгэмд шинжлэх ухааны үндэс нь буурсан нь үнэн шүү дээ. Жишээ нь Монголын шинжлэх ухааны академиг олон жил удирдсан эрхэм парламентын гишүүн болоод шинжлэх ухааныхаа төлөө юу хийв? Тэрбээр хэд хоногийн өмнө улсын их хурлын гишүүний өрөөг томруулах тухай санаачлага гаргаад залуучуудын гайхшлыг төрүүлж байхыг харсан биз дээ. Олон улсад наана технологи, хиймэл оюун ухаан, сансар судлал эрчимтэй хөгжиж байхад манайд оюуны бүтээл, шинжлэх ухааны салбарын санхүүжилт, үнэлэмж нь дэндүү хангалтгүй байгаа нь ийм хүмүүс төрд гарсантай холбоотой биш гэж юу? Нөгөө талаас сүүлийн үед газар авсан нэг үзэгдэл бол оюунлаг боловсралтай хэсэг нь нийгмийн хилцүүлгийн гадна үлддэг болсон явдал юм. Боловсралгүй ханаас ч юм баахан ирээвэр хураавар мэдээлэл олоод цээжилч гисэн тэрийг хувийн зан чанартайгаа хутган тулгаж галзуу солиотой юм шиг орилж явдаг. Харсан үтсэн болгоноо муулж, гүтгэж, эсэргүүцэж чарладаг. Хулих эх орончид сошиалын тоглогчд болсноос энэ дүр зураг тод томруунаар харагдана. Бизнесийн тэлэлт, үйлдвэрлэлийн бодлогуудыг гацаах үзэгдэл мөн газар авсан нь үнэн. Байгаль орчныг хамгаалах нэрийдлэр уул уурхайн хайгуул, үйлдвэрлэлийн төслүүдийг зогсоох ажлыг гадныхны мөнгийг гараас гар дамжуулан авч хийж хэрэгжүүлдэг хэсэг бүлгүүд бий болсон. Энэ нь өөрийн улс орныхон эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийг боомлж буй хэрэг гэдгийг хэдийгээр мэргэжилтнүүд, судлаачид нь шүүмжилдэг боловч тэдний дуу хоолой хаанч сонсогддоггүй. Дараагийн чухал зүйл бол уламжлалыг өвлүүлэх ажлын хэлбэртэлд нутагшсан явдал юм. Энэ нь дээр өгүүлсэн соёлын өвийг гүн гүнзгий утга агуулгаар нь авч үзэх биш. Зөвхөн дээл хувцас, найр наадам төдий гадаад хэлбэр төдийхнөөр туйлшруулан хулдаж тэр ажиллаараа нийгмийг урагшлуулах биш, ухраах эрсдэл рүү аажмаар гулсан оруулж байгаа яг өнөөгийн бидний байдал билээ. Ингэж зоригдоор холимог хуурах шиг болгож байгаа явдал бол зах хязгааргүй даяаршил дундаас өөрийн улс үндэстний өвөрмөц шинж байдлыг олж тогтоох гэсэн түүнийг жинхнээсээ эрэлхийлж байгаа гээгдсэн соёлоо нөхөхөөр тэмүүлж байгаа зорилгоос огт өөр. Харин зөөлөн хүчний бодлогоор холимогшуулан ууршуулах далд бодлогын хэлбэржүүлэлт явагдаж байгаа хэлбэр юм.
Манайд болж буй баахан урлагийн наадам, найрамдалт харилцааны ойн баярууд, түүнийг дагалдах бүр арга хэмжээний агуулгыг сайтар шинжээд үзвэл бидний хэлээд байгаа зүйлийг төвөггүй олж харна. Аялал жуулчлалын бодлогооч бид хайсан. Энэ салбараач хэдэн халтар жуулчны баазууд дээр фургон машинд ажигдаж очоод гайхшин толгой сэгсэрч байдаг жуулчдын тохуутай инэв хийлэл дунд шидчихэд л явж байгаа шүү дээ. Бидний талаар ямар яриа гарах болсон? Өвөр Монголыг үзчихсэн нь дээр юм билээ шүү гэх яриа жуулчдын дунд гараад удаж байгааг жилийн эцэст статистикийн газраас гаргадаг хэдэн хүний ирж бутсан тоог хараад өнгөрдөг манай эрх баригчид яаж ч мэдэх вэ? Манай эрх баригчид соёлын популизм л хийхээ мэддгийн нэг илрэл энэ юм. Улс төрчид нийгэмд аажмаар шингэн бидний идэж буй энэ мэт бодит үзэгдэл рүү том харахаас өөрсдөө айдаг. Тэд олон нийтэд таалагдахын тулд үнцэрхэг үзэл, уламжилт ёсыг дэлгэрүүлэх нэрийдлэр баяр наадмыг хэд туйшруулах үзэгдэлд мөнгө шидэн хүч өгсөөр ирсэн. Үүнийх нь балаг, үйлдвэр, уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг сохроор эсэргүүцэж, улс орноо эдийн засгийн хувьд байнгын гадны хамааралтай, сул дорой байлгах харийн бодлогод үйлчилдэг давхарга бий болон хөлд нь хөрхийлөлтөөр самуурч байгаа өнөөгийн бидний дүр төрхөөр илрэн гарч ирж байгаа юм. Төгсгөлд нь олон улсын соёл судлаачдын дотор номогдсон үндэстэн ба соёлын аялал жуулчлал гэх нэгэн сэдв яригдах болоод удаж байгааг анхааруулмаар байна. Энэ талаар мэдэх хүмүүс олон ч тэр бүр гаргаж ирж ярьдаггүй. Ягаад гэвэл тэд манай зэрлэгшсэн цахим ертөнцөөс айдаг. Үнэн дээр Бээжингийн бодлого өвөр Монголын соёлыг бүрмсэн устгаагүй ч номхотгож хэлбэржүүлсэн гэдгийг барууныхан нэлээд ярьж бичдэг. Өөрөөр хэлбэл тэдний улс төр эдийн засаг, шинжлэх ухааны бие даасан байдлыг байхгүй болгоод зөвхөн жуулчдад зориулсан дуу хуур, дээл хувцас бүх морийг л орон сайхны үзүүлбэр болгон үлдээсэн талаар юм. Өвөр Монгол зориулсан энэ бодлого аль хэдийн хэрэгжээд дуусчихсан. Соёлынх нь хэсгийг зөвхөн жуулчлалын бүтээгдэхүүн болгож л үлдээсэн нь үнэн. Энэ талаар The Economist сэтгүүлийн шинжээчид өвөр Монголыг хятадын угсаатныг уусгах бодлогын маш амжилттай хэрэгжсэн загвар гэж дүгнсэн нь нэлээд шуугиан тарьсныг санаж байгаа үстэй. Гэтэл бид энэхүү амжилттай хэрэгжээд дууссан бодлогын хэрэгжилт дээр нь шуугж очин наадаж бүр хуулбарлан навсганаж явна. Хэлээд байгаа санаа маань Монгол туурхтны тухай том ойлголтод хамаагүй зүйл гэдгийг эрх биш уншигчд маань тунгаах үзье. Энэ бол бидний өөрийн толгойг болсон бүх юмыг хэтрүүлэн замхруулдаг болсон. Өөрсдөө тэрэндээ хэрхэн живж буйг л хэлж байгаа хэрэг шүү дээ. Сэтгүүлч Бадамдоржийн ган чимэг. Уншсан Эрхэнбаярын Баддорж.